Нутгаа санаж шүү. Энэ вирусээс болоод юм үцэх юм аа. Эхэндээ тэгдэг юм дөө. Иймэрхүү хэцүү үед яаж сэтгэлээ сэргээж дархлаагаа дэмждгийг мэдгүй. Яаж? За байж. Зам сайхан шүлөө. Яасан сайхан юм бэ? Та ийм сайхан мах хаанаас авсан юм? Монголд очсон юм шиг л мэдрэгдэж шít. Макс махны дэлгүүрээс авдаг болоод нилээ удаж байгаа ш бид нар. Өнөөдөр захиалбал маргааштай шууд хүргээд ирчдэг амар. Өө тийм үү. Дан ганц махч биш. Бууз, банш, гурил, талах, боорцог гэд бусад дайвар бүтээгдэхүүнүүд ч байдаг. Төрөлцсөн дэлгүүр байгаа юм да. Яасан айтах юм бэ? Бүр цадчлаа. Сэтгэлжээ сэргэж байгаа сте. Харилцаа утасны дугаар Тэг 10 25 78 98 99. Тэг 10 29 22 22 95. Та яг одоо захиал. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Үгүй ээ. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 өнөө бүрийн лав гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүй тийм үү? Тэднийх дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөрвүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөн гэж санаа зовлтгоо. Монголдоо бас хүргэлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-гоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар Саар ловс байдаг юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрөө MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ, баярлалаа. Солонгост монголчуудын радио шууд нэвтрүүлгээ та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Эфир төлөвлөгч юм бат. Хөтлөгч Чанцалд улам ажиллаж байна. За тэгэхээр эхлээд хоёулаа мэдээний хаан товчийг хүргэе те. За та бүхэндээ бүгд найрамд Солонгос улсад коронавирус албаны тохиолдлын бүртгэгдсэн талаар за мөн эмнэлэгттэй оронд одоо юу гэж за дахиад эхлэе. Сая жоохон анхаарал төвлөрөхгүйгээр жоохон ийшээ тийшээ юм хийж агаад жоохон анхаарал төвлөрөхгүй байна. Ерөөд бол халдварын улмаас 1000 гаруй хүн нас орсон байгаа. Энэ талаарх бас мэдээллийг хүрэхээр бэлдсэн байна. За мөн халдвар авж байгаа хүмүүс хэвчлэн хаанаас халдвар авж байгаа талаарх мэдээллийг хүрэхээр бэлдсэн байна. За тэгэхээр миний хувьд мөн одоо элчин сайдын яам дээр 2 дахь өдрөө Монгол иргэд маань жагсаал хийж байгаа тухайн мэдээлэл постууд бол байна. За мөн за дараагийн постыг болохоор маргаашаас хүүтэрнэ гэдэг ийм постыг бол онцолж хүргэж байна. За өнөөдрөөс сэдвийн хувьд та бүхэнтэйгээ за хэрвээ корона гараагүй бол за корона байхгүй бол та юу хийхийг хүсэж байна гэсэн ийм сэдвээр бол ярилцахаар бэлдсэн байна. За тэгээ хоёулаа эхлээд цагаа гараад танилцуулах юм байна тийм. За тэгээ яг одоо чижүү та 3 хим өгүүлэх байгаа юм. Бусаанд нэг хим өгүүлэх байгаа юм шүү бас. За тэгэхээр сүүлд яг одоо хасах 8 хим хүүтэн байна. Өнөөдөр өдөртөө хасах 3, шөнөдөө хасах 15 хим хүүтэн байгаа юм байна. За үргэлжлүүлэн Хаан банкны өнөөдрийн ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар бүгд найрамд Солонгос улсын маань 2.63 мөнгө гэж байна. За бэлнээр авах нь бол 2.53, бэлнээр зарах нь 2.67, бэлэн мусаар авах нь 2.56, бэлэн мусаар зарах нь 2.67 гэж байна. За ингээд та бүхэн манаас нэвтрүүлгийн шууд утсаалах Тэг 70 46 41 1941 гэсэн дугаарлал мэдээлэл танилцуулсны дараа бид шууд утсаа нээждэг учраас холбогдоод бас санал хүсэлтэй. За тэгээд Солонгост байгаа тийм амьдралын талаар ч гэдэг тойртоос чөлөөтэй ярилцаараа гэж хэлсэн яа. За тэгээд нэвтрүүлгийн эхэнд бас сонь сайхан авалцдаг байгаа. Чин бахаар сонь сайхан юу? Би яг өнөөдөр сонь сайхан гэх юм бол нэвтрүүлгээ хийж явах бас бодчихлоо. Нөгөө одоо бид хоёр цаг болгоны 50 минутад бол нэвтрүүлгүүд одоо хийгээд байгаа. Тэгээд яг энэ нэвтрүүлгүүдэд дамжуулаад мэдээллүүдээ одоо өмнө бол жишээ нь Монголын мэдээг тэр болго өдөр болгон сонсох одоо юу гэдэг анзаарч хардггүй байсан бол одоо 19 цаг 50 минутаас Монголын яг мэдээллийг хүргэж байгаа гэдэг утгаараа сайтуудаар нь ороод шин сони юу болсон байна гэдээ харах ч юм уу тийм. За Солонгосын сайтуудаараас одоо мэдээллүүдийг харж хайж хүмүүст хүргэж байгаа учраас мэдээллүүдийг бол нэлээд сайн авдаг болсон болов уу гэж бодсон. Тэр утгаараа бас надад ингээд өөрөө тийм нэг айтайхан таатай мэдрэмжээс төрсэн байгаа. За чиний хувьд өнөөдөр ямар өдөр болж өнгөрөв? За өнөөдөр яагаад ч юм жоохон гадаа бүрхэг учраас жоохон тийм гонигтай ч юм уу эсвэл нэг тийм ажил дээр сууж хаад өнөөдөр бас манай ажил дээр будаг удаад тийм нэлээд будагны үнэртэй байсан. Өдөр бас нэлээд хүүтэн байсан чинь цонх мохны хажууд суусан чинь нэлээд хүүтэн нэг цаанаасаа нэг зуны нэг бороотой өдөр машин цоо явдаг ш. Тэрэн шиг нэг тийм сэтгэл төрөөс яг ажил дээр суужсэн чинь. Яг ерөөдөө одоо л ихтэй дайжвэ. За тэгээд сонсогчдын сэтгэлийг бас та бүхэнд танилцуулъя. Дукана сүрийн маань орой минь
сайхан байна дөө, ТV сайхан байна дөө гэсэн мэн шүү. За Манбаяр бүрсрэн маань орой мэндэ гэсэн байна. Нэг жаргалтайгаа маань хөтлөгч хоёртой болон сонсогч найз нартай орой мэндэ гэсэн байна. Сэнди энжил маань орой мэндэ ол гэсэн байна. За тэгээд нандин чимэг маань хай хоёроо ойр дуулзангүй шүү. Дажгүй сайн байна уу? Хол орё ховж юу байна гэсэн мэн шүү. За танаар бас сони юу байна? Ойрд орж ирэхгүй хаагаар юу игээд явж байна. За Болроо Бямба маань орой мэнд гэсэн байна. За Эрдэнэбаатар маань хай орой мэнд гэсэн байна. Та бүхэн бас орой мэнд гэж үчгээс гадна одоо юу хийж байгаа Солонгост бас нэлээд цагаагаар хүүтрэх шиг болсон тий. Тэгэхээр цагаагаар талаар ч гэдэг юм уу зөндөө бас сэтгэлүүдийг үлдээгээрээ. За инхмаа даш цэвэг маань орой мэнд анхудаа сонсох гэж байна. Энэ нэвтрүүлгийг гэсэн биш. Өө ямар гоё юм бэ. Маш их баярлалаа. За ингээд та бүхэндээ коронавирусын халдварын тохиол хичнээн бүртгэгдсэн талаар тавчхан мэдээлэл хүргэе. За өнөөдөр бүгд найрамд Солонгос улсад коронавирусын халдварын 715 тохиол бүртгэгдсэн. За үүний 43 нь хэлийн чандаас зөвлөгдөж орж ирсэн байна. За тэгээ миний хамгийн ихний хүрэх мэдээлэл гэх юм бол сүүлийн өдрүүдэд коронавирусын талаарх мэдээллийг харж хаад Солонгос улсад коронавирус улмаас нас урсан хүний тоо бол ер нь өдөрт дунджаар дандаа 20-с дээш тохиолдол бүртгэгдээд байгаа юм байна. За тэгээ өнөөдрийн байдлаар бол 26 хүн коронавирус улмаас нас урсан юм мэдээлэл. За тэгээ эхний мэдээллийн хувьд бол Солонгос улсад орны хүрэлцээ нэлээд бага байгаа гэсэн мэдээлэл хүргэж ирсэн. Орны хүрэлцээ бага учраас ор хүлээгч гэдэг юм. Тэгээ одоо жишээлбэл 1 сарын 12 сарын 17-ны байдлаар 548 хүн коронавирусын халдвар авсан. За тэгээд эмчлүүлэх орн хүрэлцэхгүй учраас хүлээгж байгаа гэсэн юм мэдээлэл байсан. За тэгвэл 1 сарын 4 буюу өчигдрийн байдлаар энэ тоо бол тийг болоод буурсан байна. Бол байхгүй болсон гэсэн үг. Гэхдээ энэ хооронд коронавирусын улмаас халдвар авцсан. За тийм эмчлүүлэхийг хүлээж авах хоорондоо өвчнүүд аач чадахгүй гэдэг юм. Тийм байдлаар нас урсан 10 хүн бас байгаа юм байна. Тэгэхээр коронавирусын улмаас нас урж байгаа хүмүүсийн тоо бол сүүлийн үед Солонгос улсад нэлээд нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл та бүхэнд онцлохоор хүргэж байна. Тэгэхээр анх коронавирус гарснаас хойш өнөөдөр ялтчгүй ингээ 1000-ыг давчлаа. 1000 гэдэг тоо бол бас их өндөр тоо. Тэгээд энэ хугацаанд одоо сүүлийн үед бас гарч байгаа мэдээлэл юм бол монголчууд маань бас вирус авсан тухай бие биендээ анхааруулж бас мэдээлэл оруулсан байлаа. Ялангуяа Пупён хотын захиргаанаас одоо Монгол хоолны газар байсан хүмүүс одоо коронавирус авсан учраас тэр хүмүүс маань холбогдоод эргээд шинжилгээнд бас харьяа дүүрхэн одоо эмнэлэгт очиж шинжилгээнд хамрагдаарай гэдэг тийм мессеж бол явж илээ. Тэгэхээр та бүхэн Инчон, Пупён тэр хавцаа гэдэг монголчууд маань магадгүй хоолны газар үйлчлүүлсэн бол шинжилгээнд ороорой гэж бас та бүхэнд хэлмээр байна. Тийм Инчонд байдаг гэжсэн баг тийм. Тийм Инчоны Пупён гэжсэн. Мандах гэсэн зоогийн газар ах шиг байсан. Тэгээд бүр нэртэйг байна уу тийм. Тийм нэртэйг мессеж нэрсэн байлаа. Тэгэхээр та бүхэн бас очиж үйлчлүүлсэн ч гэдэг юм. Яг тэр зоогийн газраас илүүтэйгээр бас тэнгээр үйлчлүүлсэн хүмүүстэй халдвартай байсан юм тохиол гарсан юм байлаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ үйлчлүүлсэн байх юм бол коронавирусын шинжилгээ заавал өгөх шаардлагатай болж байгаа юм байлээ шүү гэдгийг хэлээ. За тэгээ би үргэлжлүүлээд онцлох постоо хүргэе. За онцлог постын хувьд Солонгосоос Монголоос Монгол буцах хүсэлтэд иргэдгээд энэ групп дээр 5 цагийн өмнө л оруулсан байна. Удамбор харагчаа гэж оруулсан байна. За өнөөдөр жагсаар л байшгүй эрхэн нэмэгдээд ирээрээ гэсэн юм постыг бол оруулсан байна. Тэгэхээр Солонгост байдаг бас монголчууд маань нутаг буцаа хүлээгээ зарим нь бараг жил тойрж байгаа баха. Ягаад гэвэл өнгөрсөн жилийн үднээс эхлээл хил хориод ихсэн тийм. Тэгэхээр энэ монголчуудын маань хувьд за 11 сар 12 сард 2 удаа онгоц нь хоошилсан. Тэгээ энэ хүмүүсийн маань хувьд ачаа биш хүн суулгаа за бид нар бас вирус биш гэдэг юм уу иймэрхүү одоо урай тий өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлээд элчин сайдын яамны консулын хэлтсийн гадаа бол ингээд 2 дахь өдрөө жигсэж байгаа юм байна. Солонгос улсад хэдийгээр одоо 5-аас дээш хүн цугларахыг хориглоод за иймэрхүү уг нь чанга одоо хатуу дэглэн болцоод байгаа. Гэхдээ яг манай монголчуудын маань хувьд бас энэ асуудлыг мэдж байгаа нь өөртөө илүү бас хэцүү байдалд ороод байгаа учраас дараагүй их нэмж ихсаад байгаа юм байдал бол гарч ийн. Тэгээ өнөөдөр бас сүүл битсэн зүйлүүдийг харахад Солонгосын телевизүүд яаж хандах хэвээр болоо мэдээлэл өгж бас өөртөөхөө дэндүү одоо аргагүй байдал орслоо гэдгийг хэлмээр байна гэсэн иймэрхүү зүйлүүд байлаа. Тэгээ би бас энэ пост бичсэн үнэтэй холбогдсон. Тэгээ маргааш өдөр холбогдож мэдээлэл бол авахар болсон байгаа. За тэгээд энэ сард чинь ер нь бол нислэг хойшлогдож байгаа шүү дээ тийм. Тэгээ энэ сарын хувьд уг нь 1 сар гараад одоо чартер нислэгийн хувьар төлөвлөнө гэжсэйг одоогор бол энийг бол гаргаагүй. Бас хүмүүсээ авах боломж бол олдохгүй байгаа даа гэсэн тиймэрхүү мэдээлэлтэй байгаад байгаа. За тэгээд удахгүй бүгдээрээ хурдан ирээсэй л гэж үсэх юм да. За тэгээд дараагийн онцлог бас мэдээлэл та бүхэндээ хүргэе. Дараагийн онцлог мэдээллийн хувьд гэх юм бол за сүүлийн үед коронавирусын халдварын тохиолдол Солонгост нэлээд нэмэгдэж байгаа. За тэгээд уг нь 708 зүгээд буурч байгаа болов уу? За 3 дахь давлгаа маань ингээд бас
Тэгээ нэлээ итгэвчжээс одоо итгэвчийн шатнаасаа буураад бас багасж байгаа болов уу гэж байсан бол 1 сарын 3-ны өдөр жишээлбэл 657 тохиол бүртгэжсэн. За тэгээ 1 сарын 4-ний өдөр 1020 тохиоллээ дахиад 1000 давсан. За өнөөдөр бол 715 тохиолдол бүртгэгдсэн. Тэгээ нас урсан үний тоо бол 1007-ож нэмэгдсэн байгаа. За тэгээ энэ мэдэн дээрээс коронавирусын халдварын тохиол ер нь ихэвчлэн түлхүү бас хаанаас бүртгэгдээд байгаа вэ? За ямар маршрутаар тэг хүмүүс халдвар аваад байгаа гэдэг талаараас мэдээллийг харж үзлээ. За тэгээ эндээс үүдгээд бол халдвар авсан иргэдийн дийлэнх нь одоо нөгөө засан хүмүүжүүлэх газар шорон байсан шүү дээ тийм. Тэгэхээр эндээс бас халдвар авсан хүмүүсийн тоо нэлээд их байр суурийг нэлж байгаа маань. За мөн сувилхан одоо имлэг тийм асрагч одоо хөндөр настай хүний ч гэдэг юм уу эсвэл өвчтөй ч гэдэг юм уу ийм бас имлгүүдээс халдварын тоо нэлээд их гарч байгаа юм байна. За тэгээ Сөүл хотын зүгээс бас хууль бусаар ч гэдэг юм. Тэгээ одоо үл ерөнхийдөө QA буюу цуглааныг бол хоригдсан байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ цуглаан хийжсэн. Тэгээд эндээс бас халдвар авсан 245 хүн байгаа юм байна. Энэ Пүүхэн хээ гэсэн цуглаанаас. Тэгэхээр энэ газрыг ч гэсэндээ шалгаж бас тодорхой хэмжээний арга хэмжээ авах гэж байгаа Сүүл хотын зүгээс мэдэгдсэн байна. Тэгэхээр та бүхэн маань саяны дүртэнтэй бас одоо шоронгоос гадна эмнэлгийн байгууллагууд гэдэг юм уу те бас халдвар нэлээд гарч байгаа учраас ер нь бол хэрвээ зөвлөж хахад ч гэсэндээ тэгжилээ. Хэрвээ үнэхээр таны бодоо үнэхээр их өвдөд байгаа тохиолдолд эмнэлэгт очихоос биш одоо зүгдийн наанд эмчилгээ хийлэгч гэдэг юм уу хөнгөн өвчтөй хүмүүсийг бол аль болох эмнэлгийг зорихгүй байхыг бол анхааруулж байгаа юм байлээ шүү. За тэгээ сүүлийн өдрүүд уг нь бол яг саяхан хэлсэн дээр 3 дахь давлгаа одоо оргил үеийн бас намдж байна гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байгаад байгаа. Гэхдээ өчигдөр өнөөдрийн мэдээлэлүүд гэхээр за сая хэлсэн одоо нас оролтын тоо 1000 авчлаа гэж байгаа. Дээр нь нэмэгдээд өнөөдрийн бас тоон дээр хүнд өвчтний тоо 36-аар нэмэгдлээ гэсэн байсан. Тэгэхээр хүнд өвчтний тоо нэмэгдэхээр энэ нас оролтоос өндөр байгаа гэж байсан. Дээр нь нас орж байгаа хүмүүсийн яг гээд үзүүлэлтийг харахад ер нь бол 98% 60-аас дээш насны хүмүүс байна гэсэн юм бас одоо судалгаа гэдэг юм уу дүн бол байлаа. Тэр ер нь бол өндөр настай хүмүүст л энэ тоонууд их энэ өвчин бол их чанга тусаад байна да гэсэн юм зүйл харагдчихсан. Тийм ужиг хууч өвчтэй бас харшилтай ч гэдэг юм уу тийм яг өмнө зүрх өвдөгч байсан гэдэг юм уу ямар нэгэн ужиг хууч өвчтэй хүмүүс бол нэлээд хүн дээр тусч байгаа гэсэн байсан шүү. За тэгээд коронавирусын халдварын талаар мэдээлэл яалтчгүй нэлээд эрэлттэй байсан. За тэгээд үүнээс гадна өчигдөр бас Жongин гэдэг охины талаар бас мэдээлэл нэлээд одоо хүмүүсийг уншигдчихсэн. Тэгээд өнөөдөр бол яалч өчигдөр танилцуулж учраас өнөөдөр бас мэдээллийг нь та бүхэндээ бэлдэг аа. Гэхдээ хэрэг яг шийдэгдээд за тэгээд тэр охины ээж авдан ч гэдэг юм уу тийм тэр нь шийдэгдэх юм бол бас тухайн үед дахиад мэдээлэл хүргье гэж бодож байна. За тэгэхээр хоёулаа хамтран амжилтлагч байгууллагын мэдээллийг хүргээд үргэлжлүүлээд бас нэг пост нэг мэдээлэл хүргэж гэж бодож байна. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бас өнөөдрөөс эхлээд Макс махны дэлгүүр бол ажиллаж эхэлж байгаа. Макс махны дэлгүүрийн хувьд бол Солонгост байгаа монголчуудад зориулаад одоо бүх хот руу шуудан гаруул махныхаа тийм үйлчлэгийг бол хүргэж байгаа. За тэгээд та 10 кг-аас дээш хэрвээ захиалга хийх юм бол бонустай гэсэн байгаа. Бонуст нь үхрийн илэг, гахааны гуйны цул, за гурил болон иймэрхүү зүйлээс сонголт хийгээд бол авах боломжтой байна. За мөн орой 19 цагаас өмнө одоо захиалга өгөх юм бол маргааштай амжиж хүргэж очно гэсэн ийм бол урамшуулалтай одоо ийм хурдан шуурхаа бол хүрэх боломжтой байгаа юм байна. За тэгээ Макс махны дэлгүүр маань дан ганц мах биш бууз, банш, гурил, талах, боорц гэд бусад одоо дайвар бүтээгдэхүүнийг ч гэсэн худалдаалдаг гэж байгаа. Тэгээ одоо сонирхолтой санагдсан урбанки салаатаас аягүй сонирхолтой санагдсан. За тэгээд дээрэс нь хоньны 5 цуулын бууз хүртэл орсон байгаа. За тэгээд талхаа худалдаж явахдаа би бас өмнө хэлжсэн шүү дээ. Орос ус дэлгүүрээс очиж талх худалдаж авдаг байсан гэсэн. Тэгэхээр энд бол бүр бүхэл бүрийн гурил, за бүхэл бүрийн талх хүртэл байдаг учраас та бүхэн маань ер нь хүнсээ цуглуулж байгааг ойлгож болно. За махны дэлгүүр гэхээр хүмүүс зөвхөн мах зардын болов гэж бодоод дээ шүү. Тэгэхээр энэ дэлгүүрт маань махнаас за цовын ихэр бол тий хайрч хэрцэн гурилаа хүртэл авчих боломжтой. Маасл эсэж лаврын навч гэдэг юм бол лаврын навч бол ер нь Солонгост би стажийн харж байгааг хөтлөгч нарын нэг баха. Тэгэхээр Монголдо авч болох бүх зүйлсүүдийг Макс махны дэлгүүрээс авах боломжтой байлээ шүү. Тэгээд холбогд хуудас нь T10 25 78 99 гэсэн дугаар байгаа шүү. Та бүхэн хүнсээ цуглуулахдаа нэг доор л бүх захиалга өгч болмоор санагдсан. Сая хэлсэн тэгээд урбаник салаад лаврын навч гэж байгаа бол ер нь будаа төмөс луун сонгон тараг гэдэг одоо бүх төрлийн зүйлүүд байгаа. Махны хувьд гэсэн хоньны цустай гизгээд за адууны цул умс гита гэдэг ийм одоо ховор зүйлүүд бас байгаа юм билээ. Тэгэхээр та бүхэн маань эндээс бас махаа захиалаад ер нь хүнсээ захиалаад авч хэрэглээрэй гэж бас та бүхэнд уриалж байна. За тэгээд дуканаас өрөө маань доор шарж байгаа мах ямар гоё харагдаад байна. За тэгээд өргөжлөл бас та бүхэндээ сэтгэлээ танилцуулъя. За цэгээс сүр маань орой минь хоёроо ойрд орж амжсангүй шинэ оны мэндэ та хоёртаа гэсэн биш. За орой минь хүргийн харин та харагдахгүй байсан би бүр гайхаад.
хаашаа орсон юм бол бодлоо. Сайхнаа сайнаа бас орой минь хоёроо гэсэн байна. Цаана энэ бай сайн хоёроо орой минь дээ. Яг та хоёртой таарахгүй байна. Цагын зөрөө тоцроод байна гэж бас бичсэн байна. Зүгээр нөхөж үзэж олно. Сэтгэлүүлдэх юм бол би оройн гэртээ хараад ч гэсэн сэтгэлүүдээ гүцээгээд уншчихдээ шүү нэмэгдсэн байвал. За очроод мөнгө цэцэг маань орой минь дээ бүгдээрээ хөтөн байна шүү. Ажлаасаа буугаад цовын хийж дэ та хоёроо хүлээж ялаа гэсэн байна. Ямар гоё хүлээлгэх хүнтэй очиж сайхан юм биш үү? За тэгээд Манпар гүрүүс рүү маань жил тойрох биш 2 жил болж байгаа ах эгч хоёр байна. Эмчилгээгээр ирээд шүү дээ гэсэн байна шүү. Тэгэхээр бас тусгаарлагдаа Солонгост хоригдоо те наашаага мус Монгол руу ирж чадахгүй бүр 2 жил болсон хүмүүс бас байна. За тэгээд цэгмэд урнаа бас орой мэндэ гэсэн байна. За Эрдэнэбаатар маань ирэх баасан гаргаас цочир хүүтэр шөндөө хасах 17 хасах 20 хэм хүүтэн болох төлөвтэй байна. Манайхан дээд зэрэгээр дулаалж ажиллаа хийгээрэй. Гайгүй харагдагч энэ бол аимшигтай хүүтрэлт шүү манайхан гэсэн байна шүү. За би яг энэтэй холбоотой бас нэг пост бэлтжээд байж байлаа. Энд дээр болохоор одоо та бүхэн сайн мэдгүй байна. Яожуу сургуулийн төвийн одоо Тэнгэргээд Монгол нэрнтэй Тэнгэргээд багшийн хувьд 3 цагийн өмнө оруулсан байна. Маргаашнаас гэдэг мангар гэдэг айгаа уртаар гэж бичсэлээ. Мангар хүүтэн болно гинэ. Та нар болгоомжтой байгаарай гэж бичсэн байлээ. Тэгээ энэ багшийн маань өөрөө нөө монгол хэлний баг зэрэг аялга байгаад идэг. Тэгээ бичгэн дээр нь бас яг тэр хоолой сонсогдох шиг тэгж бас санагдсан. Тэгээ ойрын өдрүүдэд энэ цагаагарыг харуулах юм бол одоо маргаашнаас эхлээ хүүтэрч байгаа. За энэ нь болохоор шөндөө хасах 15, өдөртөө хасах 11. За 5 дахь өдөр гэхэд шөндөө хасах 17, өдөртөө хасах 10 гэх мэт иймэрхүү байгаа. За тийм үү 6 одоо пост оруулсан байлээ. Энэ дээр хүүтний урсгал одоо энэ үед л ямар арга хэмжээ авах вэ гэсэн байлээ. Ахмад настан бага насны хүүхдийг одоо халаалт темп одоо энэний хяналтанд сайтаар харж байгаарай гэсэн байлээ. За мөн гадагш гарах үедээ дулаан байж биеийн хэсгээ хөлдөөхгүй байхад анхаарна уу гэсэн байна. За мөн хэрв таны гар хөлдсөн бол гараа бүү үрээрээ гэсэн байна. Гараа бүлийн усанд 30 минут орчим дүүрж цаашид гараад дулаан байлгаж одоо эмнэлэг рүү даруй явна гэсэн байна. За мөн хуучин хувцас зэрэгээрээ усны метр бойлорыг бол учиж дулаан байлгах шаардлагатай гэсэн байна. За тэгээ мөн хэрв та гадаа удаан хугацаагаар байх шаардлагатай бол халуун халагчийг одоо баг зэрэг асааж хоолой бол хагарахаас сэргийлнэ гэж байна. Энэ болохоор нэг усаа ингээд туслуулдаг тийм. Тэгэх юм бол хоолой хөлдөхгүй ингээд байнгын ингээд туслаад байж явах юм бол хөлдөхгүй. Тэгэхгүй бол яг нэг бүр хаачих юм бол хоолой нь хөлдчих тийм тохиолдол байдаг юм байна. За тэгээд төгсгөлд нь болохоор зам мөс болсон тохиолдолд дугуйны цасны гинж хөлдлөлийн эсрэг шингэн зэрэг машиныхаа өвлөгийн бэлтгэлийг хангаад тэгээ машинаа бол байдлыг сайн шалгаарай гэсэн ийм зөвлөгөөнүүдийг өгсөн байна. Солонгостойгоо монголчуудад өгж байгаа шүү дээ тийм. Тэнд энэ өөрөө тийм нэг монгол хэлтэй багшийн хувьд тийм монгол хэл дээр материалаа бэлтгэхэд тэгээд өгж байгаа. За энэ чи бараг солонгост тэгвэл стажийнх нь нэлээ ийм зөвлөгөө өгөх хэмжээний хүүтэрч байна гэдэг чинь нэлээ хүүтэрч байгаа юм шүү дээ. Тэгээ монгол ч гэсэндээ нэлээ хүүтэн байгаа. Би өглөө маск зүүгээд нүдний шил дээрээс нь зүүсэн чинь нүдний шил масктай мань бүр наалдаад байгаа. Тэгээд орж ирэнгүүт юу ч харагдахгүй ч гэдэг юм уу. Тэгээ өглөө яг ингээд явхад ингээл ажил руу автобусны болоосоо ажил руу алхаж таард нэг 10 минут алхах юм аа. Тэгэхээр бүр ингээд нэг санаа мэдгүй. Өмнө нь ерөөсөө ийм хүүтнийг бидэрч байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд хүмүүс ч гэсэндээ постыг харсан чинь сэтгэлээд ингээд бичсэн байгаа постыг харахаар баг өмнө тэг хэдэн жил баг ийм хүүтэн болж байгаагүй өвөл болж байгаа шиг байна л гэсэн. Тэгэхээр Солонгостоос адилхан хүүтэрч байгаа учраас та бүхэн маань ялангуяа үйлдвэрийн гадаа ажил хийдэг хүмүүс маань сайн дулаан хувцаслаарай. Тэгээ hot pack гэж байдаг шүү дээ тий. Гараа ингээд урж байгаа тэр бас байвал зүгээр. Монгол маань ч гэсэн одоо өдрийн цагаар ихэд хасах 30-аас дээш 34 ч гэдэг юм уу тэгээд зааж яхад мэдээ харсан чи эх 7 хоногоос хүүтний ирж ингээд чангарна гэдэг тийм мэдээлэл харагдсан. 30-аас илүү чангарах юм байх гэж бас нэлээд одоо тийм эвгүй айдтай л харж байлаа. За тэгэхээр би дахиад нэг мэдээллийг хүргэж юм. За энэ дээр болохоор коронавирустай холбоотойгоор энэ хүмүүсийн арх тамхины хэрэглээ бол маш их нэмэгдэж байна гэсэн юм мэдээ байна. Тэгээ бүр ялангуяа арх тамхины одоо энэ борлуулалтаас орж ирж байгаа гэдэг юм борлуулалтын дүн өмнө нь байгаагүй ихээр бол нэмэгдсэн гэсэн юм мэдээлэл байна. За тэгээ энэ мэдээллийг харах юм бол одоо за арх тамхины хэрэглээний энэ дүн нь бол одоо их 80 гэдэг юм уу те иймэрхүү байдлаар өнгөрсөн жилтэйгээ харьцуулах юм бол 6.2%-аар одоо өссөн гэсэн юм дүн байгаа юм байна. Арх тамхины зөвхөн борлуулалт гэсэн үг те. Тэгээ энэ дээр нэмээд харахад өрхийн хэрэглээний одоо арх тамхиндаа зарцуулж байгаа зардал гэж байлаа. Энэ бас их сонирхолтой санагдсан. За энд болохоор дандаа 2-оос дээш ам бүлтэй одоо гэр бүлүүдийг тооцсон гэсэн үг. Тэгэхэд бол энэ нэг айлын арх тамхин зарцуулж байгаа мөнгө нь 42,000 вон 42,980 вон байна гэж байгаа. За тэгээ энээсээ болохоор архинд болохоор 19,651 воныг бол айл өрхөө зарцуулж байна. Тамхинд 20,329 воныг зарцуулж байна гэсэн ийм дүн байгаа юм байна. Энэ нь болохоор
яг энэ одоо зарцуулж байгаа дөнгөөр нь бодох юм бол 2003 оноос хойш хамгийн одоо өндөр үзүүлэлт гэх юм уу тий борлуулалтаараа. За тэгээ мөн бусад одоо нийт борлуулсан дөнгөөр бодох юм бол 97 оны тухайн үед IMF гэдэг ярьдаг эдийн засгийн хямралтай үе. Тэр үеийн дараа хамгийн өндөр одоо борлуулалттай ийм үе тохиож байгаа юм байна. Тэгээ энэ болохоор өнгөрсөн жилийн 1/3 дугаар улирал гэдэг тийм улирлуудын бас дүнг харьцуулсан байлаа. За тэгээд солонгосчуудын тамхины хэрэглээг өгөнд багасгах гээд тамхины үнийн нэмсэн ч гэсэндээ хүмүүсийн худалдаа авалт бол өндөр байгаа даа гэдэг нэг тийм мэдээ танилцуулж ирсэн санагдаж байна. Тэгэхээр бас хүмүүсийн тамхины хэрэглээ яг халдвар гарснаас хойш гэдэг юм яг гэртээ байгаа. За тэгээд хүмүүс чинь давчтаач гэдэг юм хэцүү үедээ бас тамхи аягүй хэрэглэдэг юм л шүү дээ, тийм. Би яг саяхан бас радиогоор нэг сонсож байгаа нэг загтал дээр тэгж ярьжсэн л да нэг хүмүүсийн энэ бизнесийн байдал сайнгүй байгаа шүү дээ. Бүгдээрээ ажиллах боломжгүй эсвэл цөөхөн цагаар ажиллаад тэгээд яг манай аав одоо жишээ нь тамхи угна бага татдаг байсан. Одоо айгүй их татдаг болж байна. Юм бол ингээд юм бодоод цонхроо хараа тамхи татаад байдаг юм болчоод байна гэдэг тийм санаа зовоод бас загтал битсэн байлаа. Хөтлөгчөн ч гэсэн ер нь хүмүүсийн архины энэ хэрэглээ нэмэгдэж байгааг дурдаад энэ хүнд хэцүү үе байгаа ч гэсэн одоо их хэрэглээдэх юм бол донтчих тийм магадaltaй шүү. Тэгэхээр бас тэр тал дээр сануулж хэлжсэн. Тийм шүү дээ. Ер нь тамхины хэрэглээ бол тэг яг тамхи одоо татдаг хүмүүсийг болохгүй гэхин чашаа бас болно гэх чашаа. Гэхдээ ер нь бол эрүүл мэндэ бодоод ч гэдэг юм те тамхи татахгүй байвал зүгээр юм болов уу гэж боддоо шүү дээ. За учир бэлгэн маань харин тийм энэ хоёр их гоё яриатай дуу хоолойны өнгө намуухан дулаахан хайр өрмөр шүү чимбажанц хоёр гэсэн. Та түрүүн цааш ингээ магтаад айгүй гоё сэтгэл санаа гоё болж шүү дээ. Нэргөө бүрөвсрэн сайн байна уу хоёроо шинэ оны минь хүргэе. Ойр таарсангүй гэсэн байна. За, битүүр ч гэсэн тантай таарсан айгуу гоё байна. Таарсан гэж хүмүүс ч битүүр нэг юм группүүдээр л хэсчээд юм шиг байна. Манай лайв. Тэгээ яг нэг таараа битүүр ч гэсэн уг нь та ядтэй таармаар л яг заримдаа ингээд таарч чадахгүй л байна л да, шеэрлэгдэж чадахгүй гэхгүй. За, Бямцэг даваа намжил маань тийм ээ хүүтэн байна шүү. Би ирснээс хойш ийм хүүтэн болж байгаа гэж мэдээгүй шүү гэсэн байна шүү. За, тэгэхээр энэ жил ер нь маш хүүтэн жил тохиож байна тийм. Тийм байна. За, бас нандан чимэг маань та хоёр ноосон малгай авч өмсөөрөө хүүтэн байгаа шүү гэсэн байна шүү. Ямар хөөрхөн юм бэ? Харин тий. Би нэг уг нь яг цайны nooсон малгай байсан. Ямааны nooсон ноолор малгай. Энэ их шархал болсон л да. Угаалга машин тэгээ угаацсан чи би чи том толгой тэгэлгүй айгу жижигхэн болсон багтахгүй байгаа даа. Тэгээ одоо л ихтэй малгай байх нь байгаа. За Жошо Болдотор маань шүнж бас чанга байна. Тэнний хажууд бээрсэн ялаашгил сууч гэнэ. За Эрдэнэбаатар маань одоо бүр яриа хөлдөөд байгаа. Хавраас гисэд бөөн шуугаан болох гэнэ. За тэгээд Инрэл Сүхбаатар маань сайн уу хоёроо шинэ оны минь ойрд шууд лайв дээр таарсангүй та хоёрыг харах сайхан байдаг шүү гэсэн маань түрүүний сэтгэл баг шүү тийм. За тэгээд ингэж байгаа маань та хоёрын тавартай дугаарын цаг зөрөөд байх юм аа. Гэхдээ нөхөж үзээд ганцаараа яриад жоохон тийм л байдаг юм гинэ. Оо ямар хөөрх юм бэ та. Энэ хүмүүсийн цайны цаг зарим нь 13 цагаас байгаа бах тийм. Бид хоёр болохоор солонгосын цагаар 12 15-аас одоо анхаа нэвтрүүлгөний яваад байгаа. За Эрдэнэбүрэн маань одоо хүүтэн байхад эхнээсээ хүүтрэхээр яах болж байна? Энээс илүү одоо ийм хүүтэн байхад энээс илүү хүүтрэхэд яах болж байна? Хээ гэсэн байна шүү. За мөн нэргөө бүрвсрэн хээхээ баярлалаа хүүтэн байна. Энэ жил одоо ч хамаагүй одоо ч хамрын үзүүр хүүтэн өрөөндөө та хоёрыг сонсоод сууж гинэ. Оо ямар хүүтэн. Тэр нөгөө юу таараа бас сайн халаах хэрэгтэй юм шиг байна. Тэр шалны тэр чинь бас ингээ заримдаа гинт халаад заримдаа айгүй сонио халд юм. Би бас учрын сайн анхандаа очиод олж чадахгүй. Удирдлага нь бүх юм дээр нь дарцсан чи эхлээд айгүй сайн халж яснаа шүн усан чинь гинт ямар ч халахаа болцсон. Тэгээд бас асааж ивэл зүгээр юм байлаа. Заалгаад яг ингээд ингүүл бас арай сайн халдаг ч гэдэг юм те. За тэгэхээр хоёулаа дараагийнхаа хэсэг рүү орох уу те. За тэгэхээр бид хоёрын онцлог видеоны хувьд өнөөдрийн видеоны хувьд одоо 2030 он гэхэд бидний одоо энэ смарт утас ч юм уу те ер нь энэ ухаалаг төхөөрөмжнүүдийн хэрэглээ ямархуу байх вэ гэдэг ийм видео байгаа. За тэгээ энэ видеоны ихэнд бол 2010 он гэхдээ бид нэр бол жишээ нь за 3G интернет хэрэглээд ер нь интернетийн хэрэглээ бол харьцангуй одоо удаан байжээ гэж байгаа. За тэгээ 2020 он маань одоо VR төхөөрөмж гэдэг юм уу те иймэрхүү зүйлүүд гараад ирсэн байгаа. Тэгвэл 2030 он ямар байх вэ гэдэг ийм видеог та бүхэндээ хүргэе гэж бэлдсэн байгаа. За тэгээд 2030 онд гэдэг чинь одоогоос нэг 10 жил биш шүү дээ. 9 жилийн дараа л юм байна тий. Тэгээд 21 он чинь бас яг эхэлсэн гэдэг юм хом хөгжсөн гэх хаашаа ер нь бол дөнгөж эхэлж байгаа учраас яг нэг 10 жилгээ тооцоолоод үзэхэд одоо бидний барьж байгаа удас тий одоогийн бидний хэрэгжилж байгаа эргэн тойрны унаа тавьж гэдэг юм 2030 онд яг хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг бид хоёр одоо танилцуулах гэж байна. Одоо ирээдүг л танилцуулах нь дээ бид хоёр. Тэгэхээр одоо бол ер нь судалгаа шинжилгээтэй дараа нь одоо гарахад бэлэн болох тийм зүйлүүдийг бол хийж яагаад магадгүй зарим нь хугацаа их ороод 10 жилийн дараа тэр нь хэрэгждэг юм уу зарим нь өшөө наашаага ойрхон тий хурдан бас хэрэгжих юм боломжтой бол байдаг юм байлаа.
Тэгээд жишээ нь бол гар утсан дээр бол харуулж байлаа тий. Одоо ингээ гар утасны хэмжээ бол харьцангуй хүнд бас дээр нь овртой байгаад байгаа. Тэгэхэд ирээдүйд бол гар утасны хэмжээ бол одоо юу гэдгийг за цаашаа гар нэвт харагдана гэж танилцуулж байгаа юм тий. Тэгээ өшөө юм дэлгэцийн ингэж өргөн байж ашиглаж болдог. Тийм боломжууд бол гарч ирнэ гэж бол энэ видеон дээр танилцуулж байлаа. За тэгээ түмён гэд яг гараа харчих нь шүү дээ. Тэгээ тэр нь бас айгүй сонирхолтой санагдсан. Шууд нэг тийм юугмэр чимдээ харагдахгүй л нэг тийм утас гэхэд хэцүү те яг ингэ шууд гараа нэвт харчих болно гэж байгаа. Тэгээ энэ нь бас айгүй сонирхолтой санагдсан. За тэгээ дээрэс нь хоол одоо жишээлбэл хүргэлт хийглээхэд 10 минутын дотор хүргэлт хийгдэн. За тэгээ хүргэлт хийж явах явцад хүргэлтийн ажилтныг хаанаас явж байгаа, хаана юу хийж байгаа. За тэгээд хоол аваад одоо яг өөрийнх нь тэр камераар нас харах боломжтой гэнэ хүргэлт хийж байгаа ажилчнаа. Тэгэхээр Солонгос ч нэг ийм хэд хэрэг гарч ирсэн л өмнө хүргэлтийн ажилтан хүргэж өгж байгаа хоолныхаа одоо дахианы мөчнөөс хэдийг нийтдсэн байсан гэдэг юм уу ийм хэрэг хэд удаа гарч ирсэн. Тэгэхээр энэ хэрэг дээр одоо дахиж гарахгүй нэ гэж бас тайлбар өгч байлаа. За тэгэхээр яг энэ дээр болохоор нэг хүний тийм нэг өдрийн одоо амьдрал гэрээ таарад ажиллаа таарад гэрлүүгөө явж байгаа байдал тэр оройгоо өнгөрүүлж байгаа байдлыг бас 2030 оны хоор төсөөлөд тий. За хоол захиалж байгаа. Тэгэхээр хүмүүс тоглоом их тоглодог тий. Тэгэхээр илүү юм бодиттой байдлаар тоглох боломжийг бас олгоно гэж энэ дээр бол харуулж илаа. Ялангуяа одоо ингээд уцаа зүгээр барьж байгаа л яг өөрөө ингээд машинаа жолоодох тий. Ямар нэгэн товчлуур дарахгүйгаа уцаа хөдөлгөөд одоо тиймэрхүү байдлаар бол удирдах болно гэж байгаа. За мэдээж гэртээ ирэхэд бол гэрийнх нь бүх зүйлүүд тий хоолойг нь таниад за нүдний одоо бидний ашиглаад эхэлсэн байгаа энэ зүйлүүд улам сайжраад одоо нүдний хараа за тэгээ бусад хурууны хийгээр дамжуулж бол энэ үйлчлэгээнүүд явагдана. За ялангуяа энэ дээр бол танилцуулж байгаа зүйл нь хурж ирэнгүүтээ тэр хом уцаа ирэхэд бугундаа ингэж уйчиж болно гэж байгаа. Энэ болохоор их нэлээд одоо бол таалагдсан л да. Бугундаа ингээд уцаа уйчин. Тэгээ тэр нь болохоор лазер тусаад гарн дээр ч одоо утасны тэр функцүүд гарч ирэх боломжтой гэж байгаа тийм. Ерөөдөө бугуувшил болчихж байгаа юм байлаа. Тэгээд тэр уцаа гол нь бас ингээд дөрвөлж утас байгаа. За тэр утас маань ингээд миний гарыг харуулахаар ийм энхэн дэлгэцтэй. Тэгээд дэлгээд хаачиж болно. За тэгээ 2030 онд бас тэр уцаа бас ингээд бугундаа зүгээр бугууч хэлрээ зүүчж болно гэж. Тэгээ гэртээ очингуудаа гэрийн хаалгыг нэг шаардлагагүй. За би гэртээ ирчлээ гэж хэлэх юм бол хаалга нь өөрөө нэгдчихнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр 2030 онд бол нэлээд олон зүйлсээс өөрчлөгднө гэсэн юм тайлбар өгсөн байлаа. За би тэгээ энэ бичлэгээс гаднаас 2050 он 70 он гэх тийм төсөөллүүд бол ерөнхийдөө нэлээх байсныг бас зүгээр сонирхоод харсан. Тэгээд ирээдүйд бол одоо өшөөл юм амар болох нь гэж харсан. Нөгөө талаар одоо бид нэр жоохон сошиал донтоод байна ч гэдэг юм уу амьд харилцаа байхгүй болоод байна гэж бодож байсан бол яг ирээдүйн бичлэгүүдийг үзэхэд 2020 онд хүмүүс илүү их амьдаар харилцдаг байжээ гэсэн тиймэрхүү байдал руу магадгүй шилжих магадaltaй гэж бол харагдсан. За тэгээд 6G интернетийг 2030 онд бас хэрэгэлдэг болно гэж хэлээ шүү. Тэр надаас аягүй гой санагдсан. Би яг 10 жил байхдаа хамгийн анх нэг Samsung-ийн утас авсан юм аа. Үгүй шүү дээ. Би чинь 33.10 нэр анхдаг чи 33.10 барьдаг гэсэн хүмүүс нэг шүү дээ. 9 настай байхдаа байлаа. Тийш 8 9 настай байхдаа. Тэгээд тэр утасаа барьдаг байж байгаа. Дараа нь сүүлдээ дунд сургуульд орсон чи Samsung-ийн утас надад авч өгөөд. Тэгээд Samsung-ийн утасн дээр бас интернет ордог. Гэхдээ аягүй удаан ордог. Тэгээд интернет гэдэг зүйлийг сайн хэлж мэдэхгүй. Тэгээд тухайн үед надаа яг ингээд нэг юм удаан уншдаг интернетээс яг юу интернеттэй олчингуудаа интернетэд юу хийх ёстойгоо мэдэхгүй одоо сайт руу орж юм үздэг юм сайт гэдэг ч өөр ойлголт байхгүй. Тэгсэн чинь одоо болохоор ингээд бүх зүйлүүд маш их өөрчлөгдсөн мөртлөө ингээд өөрчлөгдсөнийг би өөр ингээд мэдрэхгүй одоо байхгүй тий одоо 10 жилийн өмнө 2010 онд нэрээ 3G интернет дөнгөж гарч ижсэн гэдгийг шийдмөө тий нэлээ мартцсан байна гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд бас 10 жилийн дараа нэлээ олон зүйл өөрчлөгдөх ба. Тэгээд одоо энэ 6G гэдэг энэ ер нь хэмжээсүүд одоо 2G, 3G гэдэг 1G-гээс нь эхлээл явж байлаа л тэгэхээр ерөнхийдөө эдгээр нь баг 5-10 жилийн хугацаанд ингэж шинжлэгдээд байгаа. За ялангуяа 6G дээр тэр давуу тал нь гэсэн 1 секундэд 1 TB гэдэг триллион гэдэг лөө TB гэдэг тэр нь болохоор 20 хэдэн кино гэсэн баха нэг секундын дотор татаж авах. Яг тиймэрхүү хурдтай бол зүүрлж илээ. Тэгэхээр тэр бол ингээл дарлаа таны утасны дүүрэн кино 20 секундын дотор авчиж байгаа шүү. Мөн утасны бол цэнэглэх хурд бол маш сайжирна гэж хэлээ. Одоо ингээд бид нэр уцаа дүүрэх нь бол за хурдандаа нэг 2-3 цаг ч юм уу за цаг ч юм уу цэнгэлдэг бол 10 минутын дотор ингээд бүрэн цэнгэлэх боломжтой тийм болно гэж байгаа. Дээр нь утасны багтаамжнуудын хувьд бол мөн бас тэгжээс нэг одоо бидний зарим нь хэрэглэж эхлээд байгаа. Cloud гэдэг дундаа одоо нэтээр ингээд юм хадгалдаг ч юм уу тэр бол маш хөгжнө. Одоо яг тийм зүйлд хүмүүс юм хадгалдаг болно гэдгийг бол бас хэлжсэн. За тэгээд 2030 онд хэдүүлээ бол уцаа шууд гарлууга хийгээл бууч болгоод зүүцэн хаалгыг бол бид нэр өөрсдөө онгойлохгүй. За гэртээ ирлээ үе онгойлгороо гэхээр онгойлгочдаг. Тэгээд нэрээ таксинаас жолоочгүй такси явах юм гэсэн шүү. Тийм байлаа. Зүгээр таксинд сунгуу такси өөрөө ингээд
ямар ч юу байхгүй, жолооч байхгүй. Тэгээд хэрвээ такси ч юм уу те машин эвдэрх юм бол би бас өөрөө тэр утсаараа дамжуулаад шууд уртлынх нь хамрыг нэгэлээ дотор нь мотор нь гэдэг юм юу н эвдэрсэн гэдэг шууд утсаараа харуулаад тэгээд юу н эвдэрсэн гэдэг засчих боломжтой гэсэн үг юм байлээ. Тэгэхээр надад бол ихтэй ингээд нэг тийм төсөөлөгдөхгүй байхгүй. Жишээлбэл машины яг юу эвдэрсийг би шууд утсаар зургийг аваач гэдэг юм. Тэнгүүтэндээс нь цаанаас нь интернетээр ч гэдэг юм. Наа чин тэрний эвдэрсэн биш. Одоо ийшин төлөгч гэдэг юм. Тэгэхээр нэг л тийм сонин санагдаад одоо юутай шийдвэл 10 жилийн дараа уулзах таа гэхгүй. Тэгээ энэ дээр бас нэг камерны хөгжлийн тэрийг харуулж байгаа шиг үлээ те. Одоо ингээд машиндаа явж байгаад шуу нисэж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд шуу руугаа уцаа тохируулаад ингээд зургийн нэгдүгürt айгүй гоё те татаад ингээд авч болж байгаа. Дээр нь тэр шууныхын шууд одоо за энэ бол ийм шуу байна. Ийм одоо төрөл зүйлч гэдэг юм ингээд мэдээллүүд нь шууд гараад ирдэг. Тийм боломжтой болно гэж байна. 100 дахин татах юм байна тийм. Тэгэхээр айгүй гоё юм шиг санагцсан. Одоо тэр нисэж байгаа шууны өд ч гэдэг юм уу те бүр ингээд өдийг нь хүртэл харах хэмжээний татах боломжтой гэж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө нэг иймэрхүү байлаа. Бид нэр 10 жилийн өмнөх юм бол одоо хэрэгжилж байгаа зүйлүүдээ магадгүй бас яг сони ингээл те санаанд багтахгүй зүйлүүд байсан бол одоо дахиад 10 жилийн дараа гэхэд нэлээд олон зүйлүүдийг шинээр хэрэгэлдэг амьдралдаа ингээд өдөр тутам энгийн зүйл болцсон явж байгаа юм байна гэж ойлгосон. За Дуканас сүрийн маань 30 онд радио маань ямар байх болоо гэсэн байна шүү дээ. 30 онд нэр ямар байх юм бол та хэд манаас бичээрэй. 30 онд би одоо хэдтэй байх вэ? 30 гарцаа явж байгаа юм шүү дээ тий. За Sandy Angelman дээр энэ дээр бичсэн байна шүү дээ. 2030 онд MJL радио улсаа төдийгүй дэлхийн өнцөг болон бүрт олон сонсогчтой болчихсон. Та хоёр манаас нэлээд нэр бүхий өндөр рейтингтэй уус улсын эфиртэй болно даа гэж. Бодлоо. Би улс төрд орё гэж боддог. Гэхдээ зүгээр улс төрөнд сонирхдаг л да. Сонгуул одоо өгч байгаа хүний хувьд бас улс төрөө мэдчих явахгүй болохгүй шүү дээ. Гэхдээ 10 жилийн дараа гэвэл нэр амар олон хүүхдээ ээж болцсон сууж хамаалаа. Миний хүүхдэд болцгоо. Тэгээ явж иж магадгүй тий. За бодка төмөр маань терабайт гэж ütсэн байх шүү. Терабайт ах. Би энэ орж ирсэн. Миний үдийн завсарлаа дуусч ажилдаа орлоо. Нөхөд сонсноо сэтгэл дулаацуулагч хоёртаа баярлаа гоё юм. Оо ямар гоё таа ч гэсэн сэтгэлийг их дулаацуулж шүү. За тэгээд сэдвээ танилцуулах үргэлжлүүлээд. За тэгээ одоо өнөөдрийн сэдвийн үед та бүхэн магадгүй корона байхгүйсэн бол тий одоо 1 жилийн хугацаасаа бид нэр короныг амьсгалаа. Хэрвээ байхгүйсэн бол та яг одоо юу ихийг хүсэж байна? Ямар байх байсан бол тэр талаас илүү ярилцаасаа гэж бодож байна. Чанцагийн хувьд хэрвээ корона байхгүйсэн бол тий юу их үгээд бас ойлоо ивент гिचийнхаа нэрээр мэдээлэл хүргэчээ. Тэгээд ярилцгаа. За манай нэвтрүүлэг хамтран ажиллагчаар MN Post Cargo ажиллаж байна. MN Post Cargo маань хамгийн анхны газрын экспресс мөн дээрээс нь дулаалгатай тээвэр хийдэг гэдэг нэлээд онцлогтой байгаа шүү. Тэгээд зунаг хасах өвлөн нэмэх температурын хөргүүртэй учраас таны бараа бүтээгдэхүүнийг муудуулахгүйгээр Солонгосоос Монгол руу тээвэрлэх нь байна. За тэгээд Монгол руу тээвэснээр та бүхэн шууд гэрээс ус авчих боломжтой хүргэлттэй учраас энэс аюу гоё тавуу тал гэж хэлж болно шүү. За тэгээд утасны дугаар нь гэх юм бол Солонгост утасны дугаар нь TIG 10 7569 8299 TIG 10 27 73 8299 гэсэн дугаарлаа холбогдоорой. За хаяг нь Монгол 5-ны Б1 давхарт байрлаж байгаа. За энэ тэгээд MN Post Cargo мөн би энэ MN Post Cargo надад ерөөсөө нэвтрүүлэгтээ ажилладаг болсноос хойш нэвтрүүлэг хийдэг болсноос хойш 3 зүйл айгуу сайн тогтоогдсон байдэ. Манай TIG 70 46 41 19 гэдэг дугаар би ерөөсөө цээжлээ гэж ерөөсөө бодож байгаа. Тэгсэн мөртлийн дугаарыг цээжилсэн. Тэгээ хоёрт нь MN Post Cargo болж байгаа шиг. Би ерөөсөө хамтран ажиллаж байгаа нэрийг одоо жишээлбэл өөр зүйл хийж байгаа ч гэдэг юм те уг нэг санахгүй ч юм уу тийм байж болно ш. Тэнгүүд би яг MN Post Cargo-гийн нэрийг яагаад ч юм айгуу санаа. Тэд нэр нэг тийм пост мост гэдээ ороод ирчингүүд ингээд тархиндаас айгуу үлдчихдэг юм шиг байна. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн цээжилж аваа дараа нь очоод бас тий каргогоо явуулаад үзээрэй. Тэгэхээр энэ жилийн цагаан сарын хувьд 2 сарын 12, 13, 14 гэсэн өдрүүд байлаа. Тэгэхээр өнөөдөр бас мэдээ танилцуулж байгаа тийм зүйл гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн цагаан сараас өмнө бас хайртай тий Монголд байгаа хүмүүстэй ар гэрийнхэндээ бэлэг за бусад зүйлүүд ер нь илгээ гэх юм бол ялангуяа одоо гоо сайхны бараа илгээдэг хүмүүс байдаг ч тэгээд тэр нь бол хөлтнээс санаа зовлтгүйгээр MN Post Cargo сонгоод юмаа явуулах боломжтой байлаа гэдгийг бас дахин хэлье. Утасны хувьд TIG 10 7569 8299 гэсэн дугаар байгаа. За Эрдэнэбүр маань корона байхгүй байсан бол Монгол явж ирмээр байна. Парк орж тогломоор байна, караоке орж дуулмаар байна, кино үзмээр байна, аялалд явмаар байна. Ха. Бас давгүй ажил хиймээр, сургууль дээрээ хичээлдээ сумаар байна. Хийхийг хүсэж байгаа зүйл их байна дөө гэсэн байна. Эсвэл жиг сэтгэлээсээ бүх зүйлээ битсэн байна шүү дээ. За Sandy Angel цаг сайхан байсан бол энд үзмээр очимоор байгаа гоё газрууд очиж үзэх байлаа. Сайн цаг айс үзэндээ гэсэн байна. За Сараа ончигдорч миний комент харагдахгүй байх шиг байна уу гэдэг. Чи яг таны харагдахгүй байгаа комент чи харагдаад ихсэн шүү. За зүгээрээ чи би таны комментиг үг нь харж байгаа. Та дээр сэтгэл бичсэн үү? За би гүйлгэж байгаад уншнаа. Энд Сараа ончигдорч олон цагийн зөрүүтэй болохоор тэр болгон таардгүй юм аа. Өдөөд яг таардын гэсэн байх шүү.
За одоо ихчийн комментиг унших бол алдсуулна. За бямб цэцэг даваа намжуулаад би өчигдөр очиж ачаагаа өгсөн гэсэн байна штэ. За танд баяр хүргэе. За Сэнди ажлынаас маргааш ачаагаа явуулнаа 5 орноо гэсэн байна. Аха. За тэгэхээр би нэг давхарлаа ороод ачаагаа өгөөрэй. За би нэг шүү. За тэг орох хэрэгтэй шүү. Нөгөө нэг хоёр хүн ингээд радиогоор яриад харна хүрээд ирлээ гэдэг хэлэхээр. За сараа өнчигдөрж маань 100 Монгол явмаар байна штэ. Хээ баярлаа гэсэн байна шүү. Нэр одоо Монгол явъя гэж бодоод төвчж байгаа хүмүүс маань маш их байна. Тийм штэ. Тийм гэр бүлтэйгээ уулзмаар байгаа. За тэгээ хууль бусаар амьдарч байгаа хүмүүс маань ч гэсэн байгаа. Бас гэрээ санацгаад бүгдээрээ л ер нь гэрээ санацгааж байгаа бах тий. Юм чи яг ингээд яг нэг эзгэнд таардаг юм шиг байна. Яг Монгол буцъя гэжсэн хүмүүс бас яг Монгол буцгаад бүх юм болцсон байсан чи буцаж чадгаа болсон хүмүүс бас зөндөө байх шүү гэлээ. За тэгэхээр та бүхэн маань бас удахгүй сайхан цаг ирнэ гэж сая Сэнди хэлсэн шүү тий. Магадгүй бас маш олон зүйлүүдийг одоо хийх юмсан гэж төлөвлөжсэн багт. Тэгээ хоошоо тавьсаар гад одоо жил тойрчлаа шүү дээ. Чанцаагийн хувьд яг тийм ботсон зүйл байна. Хэрэг корона байгааг бол нэг ийм юм л хийх байсан даа гэж. Корона байгааг бол дахиад нэг хил сурцсан байх байсан баха. Одоо яг дахиад нэг хил сурах гад тэг гэртээ бэлтчихэл байгаа л да. Өчигдөр бас харсан. Тэгээд нэг хил сураад тэгэл радиогоос гараа хотлоо. Зүгээр яг хилээ сайжруулъя гэж бодсон. Тэгээд хамгийн сонирхолтой нь хүн нэг одоо илүү хил ч юм уу те шинэ хил сурах тусмаа илүү олон ингээд мэдээлэл авах боломжтой юм билээ. Яг ингээд солонгос хэл дээр мэдээлэл хаагаад үзэнгүүт солонгос хэл нэрээ зөндөө боломжийг надад бас олгож шүү гэж бодоод тэгэл ингээд хажууд чи харангууд өглөөний мэдээний хоёр англи дээр мэдээ харж байна. Тэнгүүд энэ хоёр шиг бас англи хэл дээр мэдээ харж байсан. Тэгэл тэнгүүд бас нэг өөр хэлтэй ч гэдэг юм те манай бас нэг герман хэлтэй найздаг. Тэрийг ингээд ярингууд бас герман хэлтэй байсан бол өдийд бас божигнуулж байсан болооч гэдэг юм. Яг хэл сурах тал дээр илүү анхаарья гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ гайгүй болчвол сургалтын цоёл гэж бодож байна да. За тэгвэл яг хөө тэгэхээр ер нь хүмүүсийн төлөвлөсөн маш олон зүйлүүд хоошлоод эсвэл бүтэхгүй тиймэрхүү байгаад байгаа. Гэхдээ яг зүгээр нөгөө талаар хүмүүс илүү тийм онлайн гэдэг юм уу тийм чиглэл рүү хандж байгаа шиг байна. Зүгээр миний хувьд бол яг одоо бодож байгаа зүйл нэг сайхан хүүтэн үед зааланд очгүйгүүд халууцаад хөлсөө гаргаад тийм зүйл бас их сайхан байдаг. Дээр нь стресс тайлдаг. Ер нь маш олон талаараа хэрэгцээтэй нөгөө шаардлагатай одоо тийм биеинд одоо хүлээгдэд байж байгаа тийм зүйлүүд бол байгаад байна. Тийм шүү дээ. Бас амттай хоолнууд байна те. Одоо солонгостойгоо монголчууд маань 21 цагаас өмнө бол хоолны газар дээр өөрчлөх боломжтой. Энд бүгд хаагдцсан учраас. Айгуу надад инээдтэй санагдсан. Цалин буучна. Цалин буугаад яг юу дүүрхээ мэдэхгүй. Юм худалдаж авах гэхээр дэлгүүр хувц авах гэхээр дэлгүүр нь хаалтай гоё амттай хоол идэ найзтайгаа уулзах болохгүй дээрс нь уулзах газар байхгүй. Тэгээ нэх гоё амттай зүйл аваад идэ гэхээр бас яг авах гэхээр тий бас хоолны газар байхгүй. Тэгээд ерөөсөө яг ингээд мөнгөтэй болсон ч гэсэн яг үрээ гэхээр үрэх юм байхгүй. Нэг тийм айгуу тийм сонирхолтой үе болсон санагдаад. Гэтэ яг тийм Америк мөнгөтэйтэй жишээлдээ зүгээр нэг цалингаа пар амттай дээ нэг чикен мэгжүүч гэдэг юм уу те аюугаа ингээд хоолнд ордог байсан заримдаа гэсэн чи одоо тэр үеийг санагалцаад тэр үед ч их сайхан байж дээ гэж бодоод байгаа шүү дээ. Нэр арай мөнгө бас арай бага өргөдөд байгаа тийм тал байгаа шүү. Тийм шүү дээ. Автобусны картаал сэнгэлтэй. За их жаал тоогоо маань MJ-ийн та нар минь бүгд мондог шүү амжилт гэсэн байна шүү. За баярлалаа их. Жошо бол дотор хоолоогоо сөөдөлт уулмаар байна гэсэн байна. Тийм караоке бас орж болох байгаа шүү дээ те. За тэгэхээр Сэнди ажлын маань хувьд бас сайхан цаг ирнэ. За өшөө нэг юу байсан коммент байсан алга болчлаа. Харагдахаа л. За ер нь иймэрхүү комментууд бол илгээсэн байна. За Эрдэнэ бүрман бассейнд явъя гэж бодсон чи хаагдчихсан гинэ. Харин тий. Би бас яг за одоо л чанцаа эрүүлждэг цаг. Чи одоо л ерөөсөө амьдралаа шинжлэе гэж бодлоо дээ. Хүмүүс торч чадахгүй эсвэл яг минь хийж чадахгүй болохоор коронавиг буруутгаад байна гэсэн чинь зарим. За ингээд нэвтрүүлэг өндөр тасаг маань хэдийн бас 3 минут хитэрсэн байна. За тэгээд бит хоёртай хамт байсан, бит хоёрыг сонсдог, сэтгэл үлдээдэг. Түрүүний бас аягүй гоё гэгээлэг сэтгэлүүдийг үлдээсэн хүмүүстээ зөндөх баярлж байгаа шүү. Тэгээд шинээр сэтгэл өчөж байгаа хүмүүстээ ч гэсэн аягүй баярлалаа да. Нэг тийм гоё санагдаад байгаа ш та хэд маань юу н гоё л доо. Маргаашаас бас нэлээд хүүтэрхэн тий. Тэгэхээр та бүхэн манд дулаан хувцас өмсөөд илүү бас одоо болгоомжтой байхгүй болов тий маргааш гадаа ажиллах ч гэдэг юм уу тийм талаараа нэмгэн бас олон хувцас өмсөл их зүгээр байдаг гэсэн тийм зөвлөгөө харсан юм байна. За энд их аюу хэцүү сэтгэл хэлсэн байна шүү над зориулаад очиргот мөнгө цэцэг яг одоо мэгжүү чикэндээ л сонсож байна чаагийн гэсэн шүү арайчтэй. Наашаа нэг каргод гарга байна уу хэмээн пост каргогоор нэг дахиад нэг гоё явуулаа. За ингээд нэвтрүүлэгтэй маань хамт байсан бүх сонсогчдоо маш их баярлалаа. Нэвтрүүлгийн шууд эффект хөтлөгч Чимбат, хөтлөгч Чанцал Дулам, найруулагчаар гант толгоноор ажилласан байгаа. Удахгүй та бүхэн тэгээ маргааш өглөөний монголчууд солонгос нэвтрүүлгээр эргүүлцлаа түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Макс Махны дэлгүүр. Нутгаа санаж шүү. Энэ вирусээс болоод юм үцэх юм аа. Эхэндээ тэгдэг юм дөө.
Иймэрхүү хэцүү үед яаж сэтгэлээ сэргээж дархлаагаа дэмждгийг мэдгүй. Яаж? За байж. Зам сайхан шүлөө. Яасан сайхан юм бэ? Та ийм сайхан мах хаанаас авсан юм? Монголд очсон юм шиг л мэдрэгдэж шít. Макс махны дэлгүүрээс авдаг болоод нилээ удаж байгаа ш бид нар. Өнөөдөр захиалбал маргааштай шууд үргээд ирждэг амар. Өө тийм үү? Дан ганц махч биш. Бууз, банш, гурил, талах, боорцог гэд бусад дайвар бүтээгдэхүүнүүд ч байдаг. Төрөлдсөн дэлгүүр байгаа юм да. Яасан айтайх юм бэ? Бүр цадчлаа. Сэтгэлжээ сэргэж байгаа сте. Харилцаа утасны дугаар Тэг 10 2578 98 99. Тэг 10 29 22 22 95. Та яг одоо захиал. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Хүүе. Чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 өнөө бүрийн лав гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүй тийм үү? Тэднийх дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөргүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөнгийн санаа зовлтгоо. Монголдоо бас хөргөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-гоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол Төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар Саарл офис байт юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрэй MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ баярлаа.